байна уу? Энэ удаагийнхаа хичээлээр бүгдээрээ гээгүүлэгчийн дуудлагыг ижилсэх хичээлийнхаа үргэлжлэлийг орох болно. За тэгээд өмнөх хичээлүүд дээр болохоор уртлын гээгүүлэгчийн өөрчлөгдөх, хоёр дахь нь өөрчлөгдөх, аль аль нь өөрчлөгдөх гэдэг дүрмүүдийг үтсэн тий. Энэ удаад болохоор real new уулзаад эсвэл new real уулзахаараа хоёулаа real болж дуудагддаг гэдгийг бүгдээрээ үзэх болно. За ингээд real new гэдэг ингэж орсон ч эсвэл new real гэдэг ингээд дараалж орсон ч аль аль нь дуудагдахдаа real болж дуудагддаг гэсэн үг. За жишээ нь энийг харцгаая. Нан руу new real гэх ингээд орсон байна тий. Гэхдээ дуудах болохоор нар руу гэж дуудагдах нь байна. За энэ дээр харах юм бол калнар гэж бичээд дуудагдахдаа каллай гэж дуудах нь байна. За энэ мэтчлэн одоо ингэж дараалж орсон ч эсвэл ингэж дараалж орсон ч аль аль нь real гэж дуудагдана гэсэн үг. За сольнаа гэж чээ соллай энэ дээр буруу соллай гэж дуудана. За чинри гэж чингүүтээ чилри. За чолладу чонраду гэж чээ чолладу гэж уншина. За ингээд хоёр real дараалж уншихаараа хоёулаа илээр дуудагддаг байгаа тий. За энэ дээр болохоор аль гэж бичээд real хийвэд орсон тохиолдолд real-ээр нь дуудана тий. Алин гэж бичингүүтээ real нэг нь орсон учраас дуудахдаа алин гэж дуудах нь байна. За тэгэхээр энэ маягаар real нэг нь real орсон тохиолдолд аль аль нь real буюу илээр дуудах нэ. За тэгвэл яг энэ дүрмээс гадуур энэ 9 үг байгаа. Энэ 9 үгийг та бүхэн цээжлэхээс өөр аргагүй. За энэ 9 үг яадаг вэ гэх юм бол real нэг real уулзахаараа хоёулаа real-ээр дуудагдана гэсэн дүрмээ зөрчөөд real нэг нь эсвэл нэг real уулзахаараа хоёулаа инээр дуудагддаг 9 үг байгаа. За жишээ нь өгён ран гэж бичингүүтээ өгён нан гэд хоёулаа инээр дуудагдаж байна. Имжин ран гэж бичингүүтээ имжин нан гэж бичээд гэж хоёулаа инээр дуудагдаж байна. Сенсан рян гингүүтээ сенсан нян 결당 역 이번 류 биш 이번 류 동원령 биш 동원령 상경례 공원역 이원논 гэд хоёр энэ ир дараалж орохдоо хоёулаа инээр дуудагддаг дөрвийн бус 9 үг байгаа. За тэгэхээр энэ 9 үгээ та бүхэн цээжилчих юм бол бусд нь бүгдээрээ real-ээрээ дуудагдах нь байна. За тэгэхээр энэ удаагийн хичээлээрээ бүгдээрээ хамтдаа нэг нь болон real уулзахаараа яаж дуудагддаг юм бэ гэдгийг үзлээ. За тэгээ дүрмээс гадуур 9 үгээ та бүхэн маань цээжлээрээ. За тэгээ бусд нь тэгж дуудагддаг гэж ойлгох нь байна. За тэгэхээр бүгдээрээ дараагийн хичээл дээр бас солонгос хэлийг зөв уншиж сурах хичээлүүдээ сурвал хичээлээ үргэлжлүүлээд явах болно. Тэгээ манай YouTube сувнээр subscribe даж бидний дэмжээрэй. Instagram хаягтай маань хамт байгаарай. Дараагийн хичээлээр иргэд уулзцгаая.